За ингэсгээ тавьчт юм болов. Уул нь нойр нь ирчих гэсэн чинь бүр хатаж матаад. Хүүхдэн бэ, сэрэг хүн бэ, жоохон даач юм. Ус ирчилгаа ярих гэж байна уу гайхалтай. За сайн байцгаана уу, өнөөдрийн мэндийг хүргэе. Цааш нь хэмжлэгтэй тавтай морилно. Энэ удаагийн бичлэгээр би арьс арчилгаа биш, ус арчилгааны бүтээгдэхүүнүүдийг ярих гэж байна. Ус арчилгааны бүтээгдэхүүн дундаа жоохон толгой иргмээр ингээм нэршлүүд байдаг шүү дээ. За одоо ингээд яг өрөө тавьсан байна. Perfect Body Mousse гэснээр anti-humidity spray, detangling primer чичаах шиг тий. Амар сони юм нэг цацдаг тий, усны нэг юм сони юм нэршлүүд байдаг шүү дээ. Ерөөсөй ойлгохгүй. Надад бол амар юм төвхтэй байдаг гэсэн бохоггүй. Тэгсэн чинь ашгүй Амика гэдэг брэндээс над руу PR бүтээгдэхүүнүүд ингээд шууд ингээд нэг бокс ингээд явуулсан. Бараг ингээд гадуур толгой иргмээр нэршилтэй бүтээгдэхүүнүүд баг эн чинь ингээд бүгдээрээ байх шиг байна. Би ингэж боддог гэсэн бохоггүй. Sephora sale-ээр ч юм уу те, Ulta sale-ээр ч юм уу. Ямар ч гэсэн би нөгөө айснаар ингээд янзлдаг тий. Заримдаа эндүү ингээд янзлдаг. Тэгэнгүүт heat spray хэрэгтэй юм байна. Халаад те нөгөө үсийг гэмтээдэг учраас тэрнээс хамгаалах зүйл хэрэгтэй юм байна. За ойл гэх шиг тий. Яг ямархуу юм одоо яг ус арчилгаанд бас ингэ хэрэгжилж явах хэрэгтэй юм бэ гэж дандаа л нэг юм асуудлын тэмдэгтэй тий. За тэгээл харж байгаа л энэ гоё юм шиг байна. Өө хитрхи үнэтэй юм гэл орхиол ингээл яваад байдаг гэсэн. Тэгсэн чинь ашгүй PR-аар бүгдээрээ хүрээд ирсэн учраас би анх энийг ингээд шууд онгойлгож харж байхдаа за би эднүсийг яг бүгдийг хэрэгжилж үзээд яг бүгдийг нь нэршлиг нь ягаад би яг YouTube дээрээ би бичлэг хийх хэрэгтэй юм байна гэж яг бодож ирсэн байхгүй. За тэгээд it's time. За шууд эхнээс нь ингээд яриад явчих гэж бодож байна. За энэ нэг юм бүтээгдэхүүн байна. The Perfect Body Mousse. За энэний гол зорилго нь ерөөсөө үсийг ерөөсөө өтгөн хагдуулах тий. Өтгөн болгох, үсэнд чинь тийм волюм нэмэх тий. Уган дээр нь одоо ажиллаж байгаа гэсэн үг л тий. Илүү тийм одоо үсийг биетэй болгоно гэсэн үг. Тэгэнгүүтээ одоо жоохон шингэн үстэй хүн энийг ингээд сайн ингээд яаж агаад бийжүүлж байгаа. Тэгэхээр сайн өтгөн болж өгөөд тэгээд хэвэнд сайн орно гэсэн үг л тий. Тэгэхээр энийг зүгээр яагаад хэрэглэж тийм. За би үсээ дүнгэж угаагаад хатааж байгаа хгүй энэ баг сая би нүур амаа будаад хувцсанараа өмсчил баг хатчлаа богино үстэй болсон чинь нэг юм амар хурдан ингээ хатаад идэх юм байна. Ер нь бол нойтон байгаа дээр нь энийг хэрэгэлдэг юм байлээ. Тэгээд үсний үзүүр хэсгэрээ биш аль бол дээд болон дунд хэсгээр түрхэж өгөөд тэгээд саманчдаг юм байлээ. Тэгэнгუთ доошоо үзүүр хэсэг рүү ороод тий. За ийм хөөс гараад тэгэл зүгээр л ингэ чинь сайн ингээд яаж өгөөд одоо буржгах хиймтэй хүмүүс те буржгахстай хүмүүс ингэжсэн аа доороос нь ингэждэг. Ингээд би яг хоо жоохон урт устай байсан бол би үсээ ингэждэг гэсэн юм. Би ч бас жоохон юм төрөлхийн нэг юм хачин долгионтой устай байхгүй юу. Доороос нь бол жоохон ингээд өглөөр илүү жоохон буржгах талтай болчтой. Тэгээ богинохон болцсон болохоор энэ бол тэхгүй зүгээр ард зайн. Давуу тал нь хэм бол буржгах устай хүмүүс ингээд хэрэглээд ингэж өгөх юм бол хэвээ гоё ингээд бариад бүр нэг юм тороосон буржгах устай хүмүүс эдэн шүү дээ. Naturally бүр тэгэхээр нөгөө угаачаа зүгээр ингээд задгаа тавьчихгоо жоохон сэгсээгээд тэ нэг юм арцгар байгаад байдаг шүү дээ. Тэгэхгүйгээр ийм муус хэрэглээд ингэж юм бол өөрийнх нь naturalтэй буржгах ус их гоё ингээд хэвэнд оруулаад ингээд өгөх юм билээ. Хиймтэй хүмүүс ч гэсэн ялгаагүй. За дараагийнх нь болохоор энэ volumizing finishing spray гэж байна. За энэ болохоор яг ингээ харахад finishing spray гэж байгаа юм шиг хэрнээ тий. Одоо нөгөө юу гэх юм үсээ ингээ янзлаад гоё стайлинг хийснээ ардаас нь finishing spray гэдэг ингээ хамгийн сүүлд нь ингээ яах юм биш үү гэж бас харж байгаа. Дуусах үед нь ч гэсэн цацж болно, бас стайл хийхээсээ өмнө ч гэсэн цацж болох юм билээ. Энэ болохоор илүү тийм шингэн жижигхэн тийм үсийг өтгөрүүлж өгөхөд надад бол зүгээр санагдсан. Секшнээр ингээ хувааж агаад тэгээ яг ингээ цацаад үсийг ингээ нэг юм одоо юм шингэн байсныг өтгөн ингээ болгоод байгаа байхгүй юу. Юугаараа ялгаатай вэ гэхээр энэ болохоор одоо мөс чинь түрхчээд илүүтэйгээр одоо дараа нь стайлинг хийхэд зориулагдсан тий. Одоо би яг ингээ мөс түрхчээд ингээ яваад хахаар амар сонио ингээ дөнгөж усан тарсан юм шиг тий ингэж харагдаж байгаа. Энэ болохоор зүгээр шүүш уламжтай хүн байж болно шүү дээ. Тэгэх юм бол зүгээр энийг ингээ шууд уг руугаа ингээ цацаад жоохон юм өтгөн болгоод тий. Бас ингээд яг гоё ингээд үсээ янзлж дуусчаад буржгар болгочоод тэгээ бас энийг ингээд цацаад бас юм өтгөн ингэж болгодог. Юу юм бэ? Ерөөсөө л өтгөрүүлэх volumize гэхээр хэр одоо дээшээ доошоо энэ өтгөн шингэнд энийг нь хэлж байгаа шүү дээ. Тэрийг volumize гэхээр угаасаа л угнаас дээшээ болгоод гоё ингээд өтгөн болгох тэрийг хэлж байгаа. Тэгэхээр би энийг үсээ стайл хийчихэд ардаас нь цацвал зүгээр санагдчихэв. За дараагийнх нь энэ болохоор ийм юу байна? Touchable hairspray. За энэ болохоор яг л энгийн хэв барьдаг hairspray. Үсээ яаж янзлчаад зүгээр л үсний одоо hairspray цацчихдээ шүү дээ тий. Энэтэй адилхан одоо Nike-ийн энэ бас hairspray. Зүгээр юу гэдэг би Монгол болохоор Wella-гийнхаа хэрэглэдэг байсан. Энэ зүгээр нэг ингээд байж хад амар хэрэгтэй байдаг шүү дээ тий. Үсээ буржилгасан ч тэр, үсээ одоо шулуун болгосон ч тэр,
одоо sleek bun болгоод хоошоо ингээд гоё мөлчилгөөд ингэсэн ч тэр өглөө нь гоё яжснаа өдөр ингээд явж байхад ингээд baby hair-нууд ингээд өргөцсөн мэдэн шүү тий. Тэгүүлэхгүй тулд одоо гоё жоохон ингээд норгож ийснаа hairspray ингээд цацчихгонгууд яг хэвээ барина л гэсэн үг л тий. Ер нь яаж үсээ арчилсан бэ? Эрэгтэй хүмүүс ч гэсэн тий гоё гэлдэж мэлдэж жоохон хашаа машаа болгоод ингэж ингээд тэрийг ингээд барьмаар байвал тэгэл hairspray цацаал тэгэл энийг чи ингээд хуулдгийн шүү дээ тий. Надад болохоор яг hairspray сонгоход жоохон хэцүү санагддаг юм хитрхи амар химикал одоо үнэртэй хурц үнэртэй л дээ тэрнээс жоохон ингээд өвшөөгöd байдаг л да ер нь энэ хоёрын хувьд бол харьцангуй гайгүй тийм амар тийм сүртэй үнэртэй юм бол байхгүй. Зарим хүмүүс одоо энэ hairspray цацчихгонготой агаас нь саманж магнаад илээ. Тийм амар тийм ингээд цавуудсан юм шиг биш те бас гэж. За дараагийнх нь болохоор anti humidity spray. За энэ надад их таалагдсан. Бүр энийг би бараг эдэр дундаас хамгийн их хэрэглэхээр санагдсан. Anti humidity гэхэр чинь одоо чиглэг уур амьсгалтай газар одоо Солонгост ч юм уу Японд ч юм уу тий одоо энэ Америкт яг энэ далайн оронд тий ус ингээд зүгээр ингээд арцгаад идэх байхгүй humid учраас тий чигтэй чиглэг далайн орон учраас тий за эсвэл одоо юу гэдэг нь бороо орсны дараа энэ тий зүгээр тэгэл үсээ амар гоё ингээд янзлцсан байгаад идэг тий ингээд үсээ ингээд гоё шулуун болгоод эндүүдчээд идэг тий тэгээ гараа явангууд нөгөө чиглэг оронд чинь ар зачдаг ш. Буржгар бол бурж яагаад буржгар биш байсан ч ар заагаал тий миний ус бол яг тэгдэг байхгүй. Тийм үстэй хүмүүс их зүгээр энийг цацаад тэгээд стайлинг хийх юм бол humid орчинд ус чинь ар захаас сэргийлж өгнө гэсэн үг байхгүй. Тэгээд эн чинь өөрөө бас нөгөө стайлинг хийхэд үсийг чинь гоё дэмжиж өгнө. Дайсангоор ороосон ч тэр шулуунаар эндүүдсэн ч тэр эн чинь одоо буст хийж өгнө гэсэн үг. Бас энийг хүмүүс болохоор anti нөгөө юу heat тэ одоо ер нь бол heat protection гэж бас хэрэгжилж илээ. Энийгээ цацчаад үсээ ингээд ороолоо гэхэд үсээ гэмтгээс хамгаалж байгаа гэсэн үг. Ер нь бол үсэнд чинь одоо ингээд цацчаар нэг тийм бүрхүүл үүсгэж байгаа байхгүй да. Тэр бүрхүүл чинь үсийг чинь өөрөө бас хамгаалж өгöd шүү дээ. Тэгэхээр ер нь бол цацдаг төрлийн юмнууд үсэн дээр чинь бүрхүүл үүсгэчихээр бүгдээрээ л бараг heat protectant болж өгч байгаа юм шиг санагдсан. За би энийг цацах гээд хүлээгээд байсан байна. Энийгээ цацчаа тэгээд пигүүжээр яачи орооч. Жохон хурц үнэтэй. Гэхдээ одоо тэгээд угаасаа л chemical зүйл ус рүүгээ цацаад энэ нь өөрөө үсийг нь тэ барьж өгөөд яаж байгаа учраас одоо үнэртэй л байна хэл та. Тэгээд гой саманж агаад түрүүний нөгөө нэг түрхсэн байгаа нөгөө мүүс чи ингээ барьцалтаад одоо юм ус айгүй юм өтгөн одоо мэдрэгдэж байна. Пигүүж иргэлс ороогоод өтгөн ус чинь шулуу юм тэгшгэн тайруулж хаар ингээ жоох ингээ шүүр шиг ингээ оотойгоод гэх юм уу тэгээдсэн тийм учраас би сүүлд дахиж ус чи ороод гоё жохон layered болгоод жохон шатлуулад тэгээд curtain bank тавиулаад яатсан. Гэсэн чинь одоо энэ пигүүж энэ төр ороохоор арай нэг хэвтэйхэн тий. Гэтэ юу яаж байгааг та нар анзаарч ивэл энэ ямар ч нөгөө хавчиж мавчихгүйгээр одоо энэ арцгартай пигүүж ингэ тогтоод байгаа. Энэ чинь мүүсник ихгүй юу? Ус чинь жохон их тийм барьцалтантай. Тийм үгүй бэ нөө. Барьцалтантай болчихж байгаа байхгүй юу? Тийм муухай юу биш шүү. Муухай барьцалтантай биш. Шууд ингээ үгэнд ороод байгаа байхгүй энэ хараа пигүүжинд ягаад. Тэгэхээр та нар зүгээр төсөөлж ивэл одоо юу гэх юм шулууныг тийм айгүй тийм эрүүл нэг шулуун үстэй хүмүүстэй ингээд үсээ ингээд нэг ороо штэ тий тэгүнгууд нэг юм гэх нэг ордгоо штэ нэг юм тий ихээс сэргийлж өгч байгаа байхгүй юу. Тий ингээд тогтцсон ямар ч юм би бол н хавчаар хэрэглэхэд бас пин мен тавьсан байсан чинь авчаар хэрэглэхгүй ингээд тогтчихж байгаа. Жохон нэг юм будагтай хийм хийлгсэн жохон гимтцэн үсийг ингээд ороолт аюу сайн авдаг шүү дээ нөгөө. Үс чинь яагаад гэхээр биетэй болцсон. Тэгээ жохон бүрхүүл үүссэн. Тэгэхээр нөгөө аюу ороолт ингээд чанга ингээд оронгот ингээд гоё ингээд ордог тий. А тэгэхгүй нэг юм эрүүл шулуун нэг юм толгоор тэ нэг торг шиг гоё юм намирсан үс ингээд ороохлоор ингээд ордгоо штэ тий. Ерөөсөө ингээд шууд ингээд баг ороосны дараа нэг 30 минутын дараа шулуун болсон ч байгаа шиг тий. Тэр чинь болохоор ус чинь угаасаа эрүүл. Хоёр дахь ямар ч бүрхүүлгүй байгаад байгаа юм билээ л дээ. Тэгэхээр бид нэр ийм юм цацаад бүрхүүлтэй болгоод барьцалдуулаад стайлинг ороолт энэ төр хийхлээр ингээд пигүүж мөвөж хүртэл ингээд тогтоод байгаа байхгүй. Бусдаар бол минийх ингээд ямар ч юуч төрхөөг байж байгааг ингэх юм бол ингэж тогтохгүй шууд ингээд унцдаг байхгүй. За дараагийнх нь болохоор
dry shampoo. За энэ бол ойлгомжтой байх. Тэгээ хуурай шампунь үсээ уугаад амжихгүй ч юм уу тэг жоох ингээд туслаг болцсон үедээ үснийхээ ууг хэсгээр ингээд цацаад тэгээ гараараа сайн ингээд массажлаад саманж мамнаад ингэчих юм бол үсээ чинь яг угаацсан юм шиг болгоно. Гэхдээ энэ бол зүгээр түр зуурын аргалах зүйл шүү. Ерөөсөө цэвэрхэн гоё бол мэдрэгдэхгүй шүү дээ угаагаа гүмчин тий. Emergency тохиолдолд би бол энийг хэрэгэлдэг. Угаасаа өдөр болгон шахуу тий заримдаа нэг өнжөөд усанд орчдөг учраас ус ингээд нэг туслагтай яваад ах угаасаа нэг боломж байхгүй байдаг л да. Гэхдээ би оройн нь ингээд нэг маск тавиад тий шит маск энэ төр тавиад маск нь жоох ингээд том байгаад ч юм уу тий нэг уг руугаа энэ ус руу ингэж орж мороод эсвэл хүүхдүүд ингээд ноцолдож мосолж байгаа ч юм уу тий гар мараа ингэж ингээд ус жоох ингээд тослогдоод ингээд яачих юм бол маргааш нь тий гэлс одоо гарч марах ажлаа байх юм бол энийг тэгээд уг руугаа ингээд цацчихдаг. Ер нь бол emergency тохиолдолд бол эмэгтэй хүн болгонд энэ dry shampoo бол заавал байж ах хэрэгтэй санагддаг. Гэхдээ угаасаа усан доодгороо орно тий үсээ угаадгаараа угаана. Хуйх ч нь өөрөө давхар арьс шүү дээ. Хуйхыг бид нэр заавал цэвэрлж бас гуйжуулж авах хэрэгтэй байхгүй да. Тэгээ энэ бол зөвхөн emergency. Гэхдээ айгуу сайн. Nourishing dry hair mask. За. Бэжгал. Хуурай маск гинэ. За энийг болохоор яаж хэрэглэх вэ гэхээр үсээ угаалаа, хатаалаа, сайхан саманчлаа тий. Би үсэндээ чийгшүүлэх юм хэрэглээгүй жоохон хураа байгаад байна тий. Эсвэл жоохон ингэ соронслогтоод байна тий. Смут гоё намирсан байхгүй байна гэх юм бол энийг цацж болно гэсэн үг. Уг руугаа биш шүү. Уг руугаа цацах юм бол эн чинь чийгшүүлээд бүр тослогжуулаад бүр эсрэгээр болчих шүү тий. Чийгшүүлэх гэж байгаа учраас үснийхээ үзүүрийн доод хэсгээрээ цацаж өгнө гэсэн үг. Тэгэхээр үсий чинь илүү намирсан зөөлөн чийгтэй тийм гоё болох. Гоё болгоно гинэ. Үсэн дээр ер нь яг ямар өгнүүдийг ашиглах юм бэ? Намирсан зөөлөн чийгтэй гэдэг. За дараагийнх нь энэ болохоор Intense Moisture Leave-In Conditioner. За бас ер нь энэтэй адилхан дөө. Энэ хоёр бараг синтийн. Энийг бүр манай хүүхд хэрэглээд байгаа. Манай том хүү хэрэглээд байгаа. Өглөөс бол үсмсээ жоохон ингэж мэгэд идэг болчиход байгаа байхгүй юу? Тэгэл үсээ ингээл норгоол шүд амаагаагаал нүр мөрөө угаачин гутаа энээс толгоор угаа ингээд цацаад жоохон ингэж мэгээ саманчаад байгаа. Тэгэнгუთ нөгөө үсэн жоохон нөгөө ингээд нөгөө ингээд хөвгөт чинь юм chicken head-тэй болоо босоод ирдэ шүү дээ. Өчтөр оройн нусанд орчоод ингээд ондонгоч үсэн ингээд сэгсэгээд би дандаа идэгдэх байхгүй. Наа chicken head-ээ зас гэж би дандаа тэгдэг байхгүй. Тэгэнгუთ үсээ норгож моргодог байсан бол одоо энээс ингээд цацчихдаг болцсон. Тэгээ хөөрхөн энийг ингээд цацаад жоохон доош ингээд самчингууд үсийг нь гой зөөллөөд тэгээ нэг айтайхан цэвэрхэн үнэртэй. Би болохоор энийг яаж хэрэглэх вэ гэхээр бас яг л угаасаа leave-in conditioner юм чинь тий. Цацж байгаа ангишуулагч л гэж ойлгож болно шүү дээ тий. Энэ хоёр бол яг л адилхан зүйл. Үсийг биеийг нь чийгшүүлнэ, соронц моронцтой нөгөө муха хуурай тийм байх юм бол хамгаалж өгнө. Бас тийм хуурай соронцлогдсон тийм үс чинь чийгшээгүй байгаа үс чинь нөгөө ирээдүйд юу хааштай салаална шүү дээ. Тэрнээс хамгаалж өгнө гэсэн үг байхгүй юу? Төгч шүү. Манайха тэсэрээ. Энэ болохоор detangling primer. За detangling primer нь болохоор идраасаа айгу алдартай юм билээ. Энийг шампунь кондишнерийнхаа сетэнд энийг жижигээр ингээ хийж мэдсэн байдаг байхгүй. Айгүй хүмүүс илүү их хэрэгэлт юм билээ. За энэ болохоор detangling гэхлээр тийм мэдээж нөгөө нэг ширэлтгээс одоо хамгаалсан тий илүү намирсан зөөлөн болгоно гэдэг жаа штэ. Тэгэхээр би үс чин космо хүмүүсийн хияаж хэрэглэж байгааг харсан. Тэгсэн чинь зүгээр ингэж илээ. Үсээ угаалаа, хатаалаа, жоох үл ялэг чигтэй байхны энийг зүгээр үс бие рүү ингээд цацлаа. Цацчихснаа дахиад ингээд самнаад стайлинг хийхэд бэлдэж өгч байгаа зүйл юм билээ. Одоо нэг юм дээр ингээд бодоход заа бид нэр үсээ самнахгүйгээр те зүгээр юм ширэлдээстэй самнахгүйгээр шууд ингээд ороохоор тийч чинь амар сонирм биз дээ те. Тэгвэл юм замбраагүй орно шүү дээ те. Тэгэхгүй самнажгаад ороох юм бол тэр чинь яг гоё ингээд орно шүү дээ те. Гэхдээ самнажгаад энийг цацаад ингээд орох юм бол үс чи илүү жигт ороодно гэсэн үг байхгүй. Бид нар ингээд үсний ингээд гой ороодсон байгаа бичлэгүүд ингээд хардаг ш. Тэнгуут ингээд нэг усны wave-тэй тийм нэг ороолт ингээд ямар ч өөгүй ингээд нэг юм амар гой юм жигт ингээд ороодсон байдаг ш. Тэр чинь юм түрхсэн байгаа болохоор тэгж гой орж байгаа байхгүй. Бусдаар бол зүгээр самнсан байгаа үсийг ингэх юм бол окей те дэжгүй амар юм месси тэгтээ гой долгионтой. Яг гой жигт бүр ингээд гүйцэтгэлтэй тий үс мүсэн зүгээр ингэж орж ирж мэрсэн нөгөө нэг юм Hollywood стилийн цаслан мастай байдаг шүү дээ тий бүр нөгөө чихэн нөгөө Amy Winehouse-ийн нөгөө нэг юм үс мүстэй тэр чи юм хүм ингээд цацаад үсий чинь амар гоё бэлдэж өгсөн учраас тэр ороолт нь сайн ороод байгаа байхгүй да. Тэгэхээр энэ яг тэгүүлдэг зүйл. Бас энэ хоёртой жоохон төстэй болоод ирж байгаас нөгөө mousse болон volumizing finishing spray хоёртой
Жохон төстэй. Окей. За энэ болохоор зүгээр soul food mask тий. Энийг үсээ угаасныхаа дараа энийг түрхээд нэг 30-40 минут байлгаж чагаад угаана. Гэхдээ энэ маскын дээр болохоор хүмүүсийн гаргадаг алдаа гэдэг юм лээ. Үснийхээ уганд түрхээд идэм билээ. Тэгэхээр уганд түрхгүй. Усны уугийг бид нэр аль болох сэргэг, аль болох тийм юу байлгах хэрэгтэй. Яг тэгэхээр усны ууган дээр чинь усны булцуун дээр чинь өөрөө скальпн дээр тий хуйхан дээр байрлаж байгаа учраас хуйх ч өөрөө бас арьс ахгүй. Тэгэхээр бид нар тэрийг чийгшүүлэхийн хувьд бол чийгшүүлнэ. Гэхдээ ийм өртгөн бүтэцтэй тосыг аваач нялаад иж болохгүй байхгүй. Тэгэхээр ус чинь илүү хахтах одоо юутай болно, магадaltaй болно. Илүү их одоо нэг юм бид нар гараа ингээл явуулж тэгэхээр юм жижигэн цагаан юмуд ингээд тэмдэртэй дээ шүү тий. Тэр бий болно. Илүү одоо хуйгчин бохирдно, илүү тослогдох магадлал нь нэмэгдчихдэг байхгүй да. Тэгэхээр хүмүүс гэдэг чинь үсээ угаагаалахын маргааш амар хурдан тослогдоод байна гэдэг чинь. Тэгэхээр чи хуйгчин цэвэрхэн биш байгаа байхгүй да. Хуйхны арчилгаа тусна одоо scalp purifying ч юм уу charcoal ч юм уу тийм сонин бас өөр хуйхны шампунууд байдаг шүү дээ. 89 энэ чинь яг тийм зорилттой байхгүй хуйхыг цэвэрлэх. Тэгэхээр тэрийг тусна хэрэглэж хуйхаа цэвэрлэж байх хэрэгтэй. Энэ болохоор би за усны ургалтаа дэмжихийн тулд авсан rosemary serum баггүй юу. Шампунь ангишруулагч хоёрыг нь хэрэглэдэг. Би сая хэрэглэжсэн шампунь ангишруулагч хоёроо дуусгачаад энийг дахиад сүүл Sephora sale-ээр авсан байна л да. Амар гоё. Өөр олон юм ярмааргүй юм шиг. Үнэхээр гоё. Rosemary-тэй бүтээгдэхүүнийг би ерөөсөө өмнө нь тоодоггүй байсан чинь усны ургалтыг бол үнэхээр дэмждэг юм байна. Миний ус одоо тайруулахад ийм амар жижиг болсон шүү дээ. Тэгээд одоо болохоор нэлээд гайг болсон. Усны уналтыг бол зүгээр нам байхгүй болсон байхгүй. Би чинь амар стресстэй. Тэгээд дөнгөж ботаникийг нээжээ. Бүх сэтгэл зүрхээ зориулаад гэр оронж салан задгай, хүүхд хичээл ингээл анхаарах шаардлагатай болол тий. Нөхөр гараа гинтэйгээл ер нь бол ингээд ар гэрийн амьдрал ингээд зөндөө юм болж байгаа. Тэр болгоныгоо ингээд хуваацаад яж чадахгүй шүү дээ тий. Тэгээд ус ингээл унаад эхэлсэн заяа. Бүр тугаараа унаал вөө гэд. Тэгээд за ерөөхдөө үсээ тайруулчихъя. Тэгээд үснийхээ ургалтанд сайн анхаарай гэд тэгсэн баггүй. Тэгээд энэ хоёр бол үнэхээр сайн тусалсан. Rosemary, necessary шампунь кондишн хоёрыг яасан. Би сая шампуныг төрүүлж дуусгаж хэрэглээ. Сая сүүлж ангишруулагчийг бас хэрэглэж дуусгаад. Тэгээ одоо ингээд шинээрээ байж гин сайх. Тэгэхээр танаар аваарэ. Монголд necessary яг альбиосоор энэ төр ороагүй л халтаа. Гэтэ Sephora-гаас ингээд захиж махад авбал үнэхээр гоё юм лээ. Энэ болохоор serum нь маш гоё юм. Хөнгөн усан бүтцтэй. Тэгээд үсээ угаасныхаа дараа угандаа зүгээр ингээд түрхчихдэг. Hair oil гэж нэг юм байдаг тийм үү? Hair oil-ийн талаар ярий. Amika-гийн oil, тэгээд Moroccan oil. Манай найз миний төрсөдөр өгсөн. За ийм 3 төрлийн oil байна. Энэ 3-ын угаасаа хэрэглэж үзсний хамгийн бэс нь гэл угаасаа Moroccan oil бүр ихээр гоё. Энийг би нэг томыг нэг жижигийг Монголд хэрэглэж дуусгаад нэг томыг хэрэглэж дуусгаад одоо энэ томынхоо талдаа байгаа байхгүй. Эйгүү удаан хэрэглэдэг шүү. Тэгэхээр би олон жил хэрэглэж байгаа байх гэдэг байхгүй. Hair oil-ны гол зорилго нь болохоор үсээ чинь нэг юм гоё shiny finish-тэй дуусгах гэсэн үг. Үсээ сайхан угаалаа, хатаалаа, стайлинг хийн үү, эсвэл зүгээр ингээ өөр нь байлгано хамаагүй. Ардаас нь hair oil-наас 2 пампыг авлаа. Зүгээр үснийг үзүүр хэсгээр доотлын үзүүр хэсгээр ингээд төрчин тэнгууд салаалахгүй. Видео ерөөсө хамгийн сүүлд миний ус хизээ ингээд салгаасныг бол би бол санахгүй байна. Тэгээ амар гоё зөөлхөн стайл хийхэд бас мэдээж амар болгож өгнө. Бас мэдээж эн чинь арьсаар ярих юм бол амар хуурай арьсан дээр сайхан facial oil ингээд түрхээд сайхан маск тавьж байгаатай л адилхан байхгүй. Үсийг чинь маш гоё чийгшүүлж өгнө. Oribe-гийн хэрэглэсэн тэгээд гоё way хэрэглэсэн тэгээ нэг Olaplex гэдэг тиймэрхүү ойлуудыг дандаа Sephora-гийн минигээр ирдэг шүү дээ. Тэгэл энэ амар гоё брэнд шүү дээ. Hair oil ингээл хэрэглэнгүүд ус ингээл амар сони юм тослогдсон юм шиг энэ ус яагаад тослогдоод юм бэ? Тэрний hair oil-ыг түрхэж үтсэн чи ийм юм биш тэгээд баг ингээ хайжсэн тохиолдлууд зөндөө байхгүй. За надаа ийм юм байдаг юм байна. Texture spray. За texture spray би ярьсан шүү дээ. За энэ дотроос ч одоо texture spray энэ л дээ. Volumizing spray. За энэ хоёр адилхан гэсэн үг. Нэршлиг ингээ ойлгоод яаж хэрэглэхийг мэддэг болчоор аль брэндээ сонгох нь ингээ өөрөө чинь дуу ингээ болоод ирж байгаа. Texture spray гэдгийг зүгээр юу гэж ойлгох вэ гэхээр үсэнд чинь маш их бие нэмээд өчнөл гэсэн үг. Бийжүүлээд өчнөл гэсэн үг. Илүү сайн ороогдно, илүү сайн өтгөн болно, илүү ингээд ийм угийг чинь ингээ нэмж өгнө. Бас халуун удаа хэрэгслээс хамгаалж өгнө гэсэн үг. За сүүлийн бүтээгдэхүүн болж ах шиг байна. Purology. За бас манай найз бэлгэсэн. Манай найз битээ яг нөгөө иймэрхүү усны юмнууд бас айгүй бэлгэлээд идэг юм байна.
Яг нэр нь юу юм бэ? Color fanatic гэж юм. За 21 essential benefit. Okay. For color treated hair. За энэ болохоор бас л multitasking гэхээр за бүхэл юм хэрэгжилж болох нь байна тийм үү? Leave in spray. За энэтэй л төстэй болоо авчихлаа тий. Энэ тэгээд нөгөө энэ одоо энэ сайхан үсийг чийгшүүлээл гой намруулаад тий. Хураа үсийг салаалахгүй болгодог тий хамгаалдаг тийм. Энийг болохоор би бас хөөрхөн хэрэглээд байгаа. Энэ дундаа явж байна. Тэгээ ингээд нэг орондоо ороод ингээд хөвтгэрийг үсмсний гой өнөр үнэртэл их гоё идэг шүү дээ. Яг тийм. Окей. Үс арчилгааны бичлэг маань нэг иймэрхүү боллоо. Үснээ яачи задлж. Би гэхдээ энэ жоохон чигтэй байгаа учраас синстэй жоохон янзлчаа түрээд ирээ. За үсээ янзлчаа түрээд ирсэн. Би сая бигүүжээ аваад юу яалаа. Жоохон үгсгээр чигтэй байгаад харин жоохон синстэй тэгээд дайснаар жоохон нэмээд яалаа. Нэг тийм сүртэй бол ороосонгүй. Хэлбэр бол дайчгүй зүгээр юм хөнгөн жижиггүй учраас угаасаа сүртэй жижигэн би бол орохгүй. Хальт ингээл стан үзүр ингээд гараавчдаг. Тэгээ надаа одоо өөрт ингээд мэдрэгдэж байгаа маань болохоор ус амар тийм хөвсгөр тий? Гэт ингээд сайн ингээд зүгээр юугаа ингээд бигүүч ингээд авсан чинь ингээд амар гоё хөвсгөр. За тэгээд нэг тийм өтгөн мэдрэгдэж байгаа байхгүй юу? Би сүүлд нэг солонгос стайлист хүний зүгээр ингээд хичээлийг би зүгээр ингээд хайлт сонссон байхгүй. Тэгсэн чинь ус өтгөн байх тусмаа залуу харагддаг. Ус шингэн байх тусмаа урт харагддаг гэдэг үгийг хэлж исэн. Тэгэхээр тэр болохоор яг нэг хүнийг тэгээ уртаа аваргүй гэж яахгүй шүү дээ. Чи нөгөө мэрэгжлийн хүн учраас яг л яг яавал чи илүү залуу гоё харагдах вэ гэдэг талаар л ингэ ярьж байгаа шүү дээ. Тэгээ бодоод үзсэн чинь ус нэр өтгөн байвал илүү залуу харагддаг юм л. Тэгээ би тэрнээс хойш ингээд анзаарадсэн чинь үнэн байлээ шүү. Тэгээд ийм болцсон байгаа тий. Одоо өтгөн ийм хөвсгөр болцсон байгаа шүү дээ. Тий нөгөө энэ хоёрыг би цацсан тий мөсийн нэрэгдсэн. Одоо би ингэсэн байгаа шүү дээ. Гоё хэмэнд оруулсан үедээ би ардаас нь hair spray цацах байхгүй. Нэг би цацаад хэлбэрийг ингээд барьсгээд тий. Жагаад. Тэгээд их бол ерөөсөө цацаагүй шүү дээ. Ерөөсөө ингээд дараа нэг hair spray цацсны дараа ингээд барихлын амар хатцсан байдаг шүү дээ. Хатуу. Тийм бол байхгүй лээ. Мэдээж тэгээд гараар ингээд орлоод авахгүй шүү тий. За нэг юмрхүү. Ингэж янзалж болох нэ. За тэгээ надтай хамт байсан баярлалаа. Ус арчилгааны тий сонин одоо нэршлүүдийг чиг нь тий ойлгож авсан байх гэж найдаж байна. Ямар бүтээгдэхүүн танд бас хэрэгтэй байгаа гэдгийг олсон болов. Бас хэрвээ өөрт чинь эдгээр зүйлсүүдээс байвал яг яаж хэрэглэх учраа болохгүй байсан бол ингээ хэрэглэчих юм биш үү гэсэн бас сэтгэлийг авсан болов гэж найдаж байна. Ингээ дараагийн гоё арчилгааныхаа бичлэгүүдээр уулзцгаая. Түр баяртай.